Хай, өглөөний цагаа бэлдээ. Энэ шин түрээсийн байрны манд плетик нь 2 ширэмтэй юм билээ. Тэгэхээр хоолоо бүр хурдан хийн гэсэн үг. Ой. Өнөөдөр хийх ажил ихээ. Юу ч гэсэн хүүгээ нэг эмнэлэгт дагуулж авч үзлэгт оруулах юм. Тэгэд багшаас нь чөлөө авсан байгаа. Тэгчээд эргэж ирээд нөгөө хуучин түрээсэлжсэн байрлал очоод тэрийг агентт нь хүлээлгэж өгөх юм. Тэгээд орой нөхөртөө хамт караоке дэнэ гэж ярьсан. Хүүхэд ордог караоке сонгох болохоор гайгүй нэг хариун цэвэрсэн санаа зохгүй л шүү дээ. Тэгэд орой бүжигтэй. Тэгэл гэр орно хальт эмхнүүлэл өнөөдөр өнгөрөх бах та. Өчигдөр шөнө хүү аавтайгаа унтаад би ганцаараа унтсан. Өчигдөр орой болохоор хүү маань за би өөр ингэсэн өрөөтэй оллоо. Та хоёр миний өрөөлө битгий орж ирж ирээ энэ төр гэдэгтэйсэн байхгүй юу? Тэнгүүдээ яг шөнө болоо унтах гэсэн чинь би ганцаараа унтаж чадахгүй. Би чинь жоох хүүхд юм аастай. Би айн энэ тэргээд тэгээд автаа унтсан. Өөг. Лаг тустаа унтуулж сургах гэсэн биш шал худлаа би л барыг тустаа унтаж сурах юм шиг байна уу? Манай одоогийн ор болохоор 2 өрөөндөө 1 метр 50 ортой. Тэгэхээр бит 3 хамтдаа унтна гээд хичээгээд ч чадахгүй. Өмнө нь метр 80-тай оронд шалтсан хүмүүс шүү дээ. Энэ суул дурыг хараа. Эмэр чичг нөхтэй. Бүр жоох хүүхдих байсан юм шиг үлээ. Би хүүдээ нэг жорлонгийн суул дурыг сольж өгье гэж бодоод тэгээд икеагаас энийг захиалсан чи шалт юм захиалчих. Буцаахаас. Тэгээд шинэ байранд орж байгаа болохоор шинэ альчуур, юм цэвэрлдэг сойзнууд, лав, порлон энтергээд захиалсан. Тэгээд гол нь нөгөө нэг жижиг ширээ захиалсан байхгүй юу? Тэгтээ тэрийг би угсарч чадахгүй. Нөхөр оройроо төгсрөх бах. Йоо өнөөдөр яасан гэж хүү тойр гараад сөөхлөө очиод хуучин түрээсэлжсэн байрныхаа халуун ус, хүйдэн ус, цахилгааны тоолуурын залтуудаа падан дээр бичүүлж авдаг байхгүй юу? Тэгээд байр хүлээлгэхдээ өгдөө. Тэгэд бичүүлээд авах гэсэн чинь халуун ус үлдэгдэлтэй гарцсан за. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энд нөгөө цахилгаан халуун ус, хүйдэн усаа урьдчилж аваад карта цэнэглээд тэгээд карта уншуулад тэгээд хэрэгэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь манай халуун усны тоолуурт 8 тонн байгаа гэж харагдчихаа. Энд чи одоо халуун ус нь 30 ян гэдэг чинь 15,000 төгрөг 1 тонн. Тэгэхээр чинь би нэг 120,000 төгрөг орчим одоо байрны эзнээс нэмж авах байсан. Ер нь байр хүлээлцэхдээ шинэ байранд орохдоо өмнөх тоолуур үйлдвэрлэлийг төрүүлээ худалдаад авчдаг байхгүй юу? Ер нь ингэдэй. Тэгсэн чинь би 8 тонн халуун усны үйлдвэрлэлтэй гэж бичүүлэх юм байх гэсэн чинь нөөсөөхөө ажилтан цаашаага нүг станц руугаа яриад тэгээд тоолруу үлдэгдэл бараг 45-6 тонн ус байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм гэдгсэн чинь одоо манай сөөх энэ 2 жилийн хугацаанд та нарын өөрснөө худалдаж авснаас гадна дахиад 40 гаруй тонн ус өгчөжээ. Харин танаа дээр тэр нь харагдахгүй ингээд өөртөө дахин дуусангууд нь сэнэглүүлээд байсан. Энэ нь болохоор тэр танаа руу очиж байгаа хоол айны тэр хаалт хавхалгууд нь суларсан болохоор танаа дээр харагдaltaгүй манахаас ингээ гараад исэн байна. Тийм болохоор энэ мөнгийг заавал төлөх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? За юу яриад байгаа юм би? Тэр хаалт хавхалгыг чинь би ямар хөвдөлсөн юм уу? Ер нь яг хэрэгэлсэн гэж хэн мэдээд байгаа юм? Бид нэр ингээл бидний заалт дээр дуусангууд ирээл тогтмол цэнэглүүлэл ингэдэг. Яагаад одоо ингэж хэлж байгаа юм гэсэн чинь манай энэ хоолой шугамнууд ер нь 5 жил тутам ингээд хаалт хавхалгаа солиулдаг танаа байранд болохоор яг засвараа хийлгээгүйсэн байна. Манайхаас ямар ч гэсэн ус гараад ингээд танаах болохоор хэрэглээд ингээд өөртөө мөнгөөр төлж хэрэглээдсэн гэсэн боловч дахиад 40 гаруй тонны ус ялцчгүй танаах руу очиж та нар хэрэгэлчих гэж байгаа байхгүй юу? Тэгэд тэр нь болохоор 1300 гаруй байна за. Одоо 650 орчим мянган төгрөг. Тэгэд би угаасаа хэлсэн. Өө наа чи миний асуудал биш ээ. Энэ хоолой тэр хаалт хавхалгаа та нар өөртөө л зохицуулах байсан. Бид нар энэ усыг манай дээр ирсэн эсхийг мэдгүй. Бид нар ямар усанд орохдоо усаа хэмждэг биш. Тэгээс ч энэ хоолой хавхуулгын асуудал та нарын өөрсдийн сөөхөн ажил. Та нараас болоод би ингээ буруудахгүй энэ төр гэсэн чинь үгүй гэхдээ танах ялтчгүй аваад хэрэгэлсэн байгаа гэдгээд байгаа байхгүй. Тэгэд бит хоёр энэ байранд 2 жил амьдэрсэн үе нийт авсан халуун усны төлбөрүүдийг харж байгаа байхгүй цаг хугацаатай. Тэгсэн чинь ялтчгүй сүүлийн 1 жил халуун ус авсан хэмжээ нь арай бага, хугацаа нь айгүй хол болчих. Тэгсэн чинь сөөхийг хичээлээд байхгүй. Нэг хүн
1 сард ойролцоогоор 2 тонн халуус хэрэглэдэг гэхэд танах ялтчгүй арай бага хэрэгэлсэн л байгаа өстэй. Тэгээд аахгүй. Үгүй тэгэл тэр чинь өвлийн хэрэглээ, зуны хэрэглээ энэ төр гэл ондоо л байна. Тэгэж манай хүн тэр тийм их хэмжээний халуус хэрэглэсэн бол би тэрийг мэдчихсэн бол багасгах, хэмнэх талаар аль хэдийн арга хэмжээ авсан байгаа шүү дээ. Тэгээ сөөгийн ихчтэй жоохон маргалдаад. За дуудуулъя. Энэ тэг кино шиг юу ч болсон дуудуулаа л.兄弟，你变了，变得沉默了。虽然爱过我，给过我，想过我，总是安慰。我像你最温柔的嘴，像你的拥抱把我抱。曾经，每一刻孤独的承受。只因我曾许下承诺。总是在祝愿，回忆是思念的愁。像只风一样，一望无际的原野，随你逐流浪之间。爱到不敢冒险，成了你的傀儡。看到你修为处，我会相信。只怕我自己会。Өөр хүмүүс гарчихсан юм шиг. Кинонд харагдсан хүмүүс. Бол энэ Монголын гарчдаг байх таа. Үгүй л үү. Бүр юу орж ирсэн юм шиг. Амрах хосын. Жохон дуугаж авах уу? Энэ сосо. 像一首老歌。为你弹着相伴的乐器，纪念我逝去的爱情，跟夜风一样的声音，弦碎得很好听，手在键盘敲得轻。 За дуугаа дууссан юм чи өргөчлөлөө ярий. Тэгэд өнөөдөр харин тэр сөөхийн ихчтэй жоохон маргалдаад тэгэд угаасаа тэр ихч жоохон настай төр хүмүүс юм баггүй би тэгээд өөрт нь угаасаа хэлсэн ихчтэй та энэ асуудлыг ойлгохгүй надад зохицуулж өгч чадахгүй бол би танаа ахлагтай чи ярьчих юм. Инженертэй чи ярьчих. Би танд юу ч ямар ч муу санаагүй болохоор ингээд тань руу ингэж дайраад таач угаасаа асуудал шийдэж чадахгүй ингэж цаг үрээд явах вэ энэ төр гэдгсэн чинь за манай ахлах угаасаа ихэнх үед ажил дээрээ биш энэ хорон хэсгүүдээ ихэ сөөгүүдийг хариуцаа явдаг юм хүн байдیں۔ Би өөрөө тэр хүнтэй ярьчихээ тэгэд ярьж байгаа байхгүй юу. Тэгчээд надад тавьж байгаа санал нь болохоор за танаа болохоор 46-7 тонн халуус илүү хэрэгэлсэн. Энэ нь болохоор одоо баг 1300 байна гэдэг нь 650 мянга гаруй төгрөг байна гэдэг чиг байхгүй юу. Тэгэд манай хөр дээр алтан тооцоод өөрөөс чинь 1000 юан авчи 500 мянган төгрөг гэтгсэн. Тэгэхээр нь би үгүй манай хэрэг энэ усыг хэрэгэлсэн бол би нэг ч төгрөг дутаахгүйгээр төлжээ. Харин та нар өөртөө суучирсан асуудлыг бид нар дээр тохоод байгаа бол би мөнгө төлөхгүй гэд. Тэгээ бөөн тийм наашаа цаашаа яриа олжолжоод тэгэж угаасаа өнөөдөр би байраа өнөөдөртөө багтааж буцааж өгөх ёстой. Тэгэл янз бүрийн асуудал асуулаад тэгээ би 500 мянган төгрөг төлжээ салсан шүү дээ. За бай.